Сайн байцгаана уу. За аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулаад одоо нийгмийн сүлжээн дээр энэ аялал жуулчлал одоо соёлын амралтын газрууд, хүүхдийн туслангууд өөрсдийн одоо Facebook пэйж хуудсан дээр өөрсдөө их рекламдж зарлаа их тавьж байна. Одоо харамсалтай нь энэ дотор яг энэ амралтын газрууд дотор энэ вебсайтн дээр нь яг өөрийнх нь одоо тухайн одоо амралт соёлын газруудын байшин огт байхгүй. Тэгээ шал хамаагүй Улаанбаатар хотын гэр хороол дотор нэг цэг мэгч тавьсан байх шиг. Тэгээ ийм болохоор чинь тэгээд одоо энэ хүмүүс ингэж нь шүү дээ. Тэр юуг нь уншиж яхад сэтгэл уншиж яхад хаана байршлаа хэлээд өгөөч хэлээд. Нөгөөдөл нэг утаснуу тавьчихсан. Тэгээд утсаараа л одоо ярьдаг шүү байна. Тэгээ нэг тэр ийм даваад хамгийн ихнийх нь манайх шиг тийм ээ. Гэх маягтай ийм таамаг маягтай ингэж ахаар чинь хүндрэж олохгүй шүү. Тэгэхээр би танаас нэг арга зааж өгье. Байршлаа хэрхэн зөв тодорхойлоод тэгээд юу яах вэ? Одоо үйлчлүүлэгчтэй, аялагчтай, амрагчтай өөрсдийнхөө байшныг амархан өгчдөг тийм аргыг зааж өгье. За та нарын энэ Maps.me гэдэг энэ аппликейшн байгаа, гар утсны аппликейшн. Энийг гар утсандаа татаа суулгачих. За тэгээд суулгасны дараа энэ дээр ингээд тавшаад ихоор ингээд нээгдэнэ. Нээгдэл. Одоо тэгээ энэ доод тал, баруун доод талд ийм одоо миний бол хөхөнгөтэй, заримийнх нь ногоо өнгөтэй байгаа бах. Энэ суман дээр дарна. Энэ суман дээр дарсны дараа энэ голд нэг юм юу том сум гараад ирнэ. Энэ суман дээр дахиад дарна. За энэ суман дээр дарсахад энэ доор my location гэдэг ийм бичиг гараад ирж байгаа биз. Энийг дээш нь ингээд хуруугаар ингээд татаад дээш тавьчих. За энд нэг 2 тоо гарч ирж байна уу? За энэ чинь одоо яг танай байгууллагын координат гэсэн үг. Одоо нэг өсөндөө би юу хэлж байгаа вөхөр яг тэр тухайн одоо тэр амралт соёлынхаа тэр бааз дээр байгаа хүмүүс хэлж байгаа шүү, тийм ээ. Би бол сая Улаанбаатараас өөрийнхөө байшныг өгчлөө шүү дээ. Тэгээ ийм байдлаар одоо юу яа. Тэр Facebook-ны тэр пэйж хуудсан дээр одоо GPS гэдэг үг юм эсвэл манай байршил гэдэг юм уу ингэж өгчих. Тэгээд цааш одоо та нар тэр вебсайт хийж байгаа тэр байгууллагатай хэл. Манай байгууллагын яг одоо координатыг оруулж өгөөрэй гэдэг. Одоо шинээр хийх гэж байгаа зөндөө байгууллага байж таараа. За нэг ийм зөвлөгөө өгье гэж бодлоо. Анхаарал тавьсанд баярлалаа.